За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Баталсан сумын эрүүл мэндийн төвийн хүүхдийн чинь нямдал ирэх байна. Та бүхэнд томоо болон томоо төс төвчлөлийн талаар зөвлөмж хүргэх гэж байна. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд томоогийн вирус эрчимтэй дэгдэж байгаатай холбогдуулан халуун төвчин судлалын үндэсний төвийн томоогийн албанаас мэдээлснээр H3 болон N2 вирусны халдвар түлхүү дэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд болон эрүүл мэндийн яамнаас зөвлөмж хүргэж байгаа. За тэгээд томоо болон томоо төс төвшил гэдэг маань хоёр өөр ойлголт байгаа. Томоо гэдэг маань А хүрээний вирусээр үүсгэгддэг, маш хоруу чанартай, өндөр халуулалтаар илэрдэг, халдвар харцрын шин чанар ихтэй ийм вирус байгаа. За томоо төс төвчлөл гэдэг байгаа нь ханиад шуухнаг маань хэлээд байгаа. 5-7 хоног дотроо шинж тэмдэг маш бүдэг явагддаг, 5-7 хоног дотроо эвдэрдэг. За томоогийн хувьд маш өндөр халуурчин гэдэг маань томоогийн вирус нь өөрөөсөө маш хүчтэй хорыг ялгуулах чадамжтай. За тэр нь хүүхдийн бие махбодод ороод маш өндөр халууруулж байна. За тэгээ гүйлгэлд суулгалтаар эхлээд уушгины хатгалгаагаар хүндрэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. За уушгины хатгалгаагаар хүндэрч байгааг та яаж мэдэх вэ гэхээр гэрийн нөхцөл хүүхдийн амьсгалыг нэгдүгээр тоолох нь байна. Хоёрдугаар цээж хонхолцож байгаа хэсгийг ажиглана. Таны хүүхэд халуураагүй үедээ хоолндоо дургу болох, нозоорох, ном болох зэрэг шинж тэмдэг илэрх юм бол та таны хүүхэд хүндэрж гин гэж үзнэ. За тэгээд энэ томоогийн үеийн халууралт нь ерөнхийдөө эцэг эхэд өгдөг зөвлөгөө гэх юм бол хүүхдээ халуурсан үед халуун буулга гэдэг. Тэгэхээр манай эцэг эхчүүд маань 37.5 ч юм уу 37 байх. За манай хүүхд халуурж ийн гэж шууд халуун болгох ийм тохиолдол байдаг. За энд нь 37 буюу 37.5-аас дээш халуурах юм бол халуурчин гэж үздэг. За 38 буюу 38.5-аас дээш халуурах юм бол маш өндөр халуурчин гэж үздэг. Тэгэхээр 37 байгаа халууныг та яаран буулгахгүй. Халууралт гэдэг маань тийм ч нэг аюултай юм бол биш, өндөр халуурахгүй байгаа тохиолдолд сууг, цайв, хүзүү гэх мэт нэгвэрстэй хэсгүүдээр нь чивтэй альчураар харьчаад өгч болно. За тэгээд хувцсыг маш сайн нэмлээд амар бүлийн шингийн инээ сайтар уулгаад хахад халуун өрөө буудаг. За 38 буюу 38.5-аас дээш өндөр халуурж байгаа нөхцөл заавал халуун болгох хэмээр халууныг буулгана. За заавал эмчийн бичиж үзүүлээд эмчийн бичиж өгсөн юмэр халууныг болгоно. За манайхан дуур мэдээ дэмий сангаас ийм аваад за тэгээд дахиад эмчд үзүүлээд ийм аваад жишээлбэл нурофен гэдэг имийг ибупрофен гэдэг хотлооны нэршилт нь янз бүр байгаа учраас нэг имийг ингээд хит их уугаад ах тохиолдол их гараад байгаа учраас имийн хортолтыг төлхөө ороод байгаа. За тэгээд томоогийн вирусны хувьд гэрийн асаргаан сувилгаа маш чухал. 30% нь эмийн ижлэгээ байтал 70% нь гэрийн асаргаан сувилгаа орж идэг. За эхний ээлжинд таны хүүхэд томоогаар өвдсөн байгаа тохиолдолд гэрийн нөхцөлд чихтэй цэвэрлэгийг 2 цаг тутамд хийх нь агаар сэхэлт 2 цаг тутамд 15 минутаар хийн. За тэгээд хүүхдийнхаа өмсөж байгаа хувцсанд аягүй төлөв анхаарна. Хүүхдээ чинь бие дэвтэйхэн хит их хөлрөхгүй даав тийм хувцсыг зөвлөн. За тэгээд гэрийн температур нэг хэм, тогтмол нэг хэм, ихэд хүртэн биш хэд халуун байхгүйгээр тогтмол нэг хэмд байх зорино. За тэгээд бич ууж байгаа хоол хүнсэн дээр нь төлөв анхаарна. За хооллолт гэх юм бол ерөнхийдөө шингэц сайтай, шүлэн толгуурсан, шүлтэй, жигэнсэн, болгосон, буцлагсан, гэртээ хийсэн тийм хоолыг зөвлөж байна. За тэгээд гол нь янз бүрийн амтлагчгүй тийм хоол идэх ёстой. Хоол хүнсний хувьд хүүхэд амьсгаад халууралт, ханиал гарц зэрэгээрээ шингэний алдаж байдаг учраас амар ердийнхөөс илүү шингийн уухыг зөвлөдөг. Ердийнхөөс илүү гэхээр таны хүүхэд өнөөдөр 1 аяг ус ууж ивэл 2 дахин илүү уурна гэсэн үг. За тэгэхээр ердийнхөөс илүү шингэнд гэрийн шингэн гэж ярьдаг. Хярам, борцай, буцалсан ус зэргийг уухыг зөвлөдөг. Энийн бэлтгэл эмчийн бичиж өгсөн юм зэргийг цаг тухай жороог нь
хэрэглэхийг зөвлөдөг. За ийм цогц тусламж үйлчилгээ үзүүлж та хүүхдээ томуу болон томуу төс өвчлөлийг даван туулж чадна гэсэн үг. За урьдчилан сэргийлэхийн хувьд бол та хүүхдээ гол нь эрт унтаж амраах хэрэгтэй. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх. За тэгээд манайхан нөгөө ковидын үед аюу сайн амны хаалт зөөж гараа халтар хууж өгдөг байсан тийм. За түүнтэй адил одоо энэ томоогийн улирлын үед гараа маштай халтар хуужуулж амны хаалт зөөж хайртай бүхний халдвараас сэргийлээрэй.